3 минут имжлэг хурж ийн. Энэ очлгуудээ одоо яг жихэн өөр хийж эхлэх чинь. Эхний 100% имжлэг бас би халаалтай байлаа. Энэ номныхаа тухай угаасаа л ярих гэж, энэ номны тухай л угаасаа ярих гэж би монгол хүмүүст уртнаас хэрэгтэйг ярих ч л энэ пэйжийг нээсэн. Тийм. Гэхдээ харин 8 жилийн дараах дүгнэлтээ юу юм бэ гэхээр би монгол хүнд уртнаас заах болоогүй байна. Юу тэр урт насуудыг сүмийн соёл заах вэ? Эхлээ би та нарыг мухарс үзэхгүй болох хэрэгтэй байна. Эхлээ та нарыг ядаж амьдралаа хайрладаг хүн бол төрсөндөө баярлдаг болох хэрэгтэй байна. Тэгээд тэр заван харигтал дотоо хөшргөө найрлан цэнгэх явдлаас нь салгах хэрэгтэй байна. Тэрний дараа би та нарт тасгал зааж өгч болно. Үгүй бол яана гэж би та нартай очиод тасгал зааж өглөө та нар бах байдгаараа л байна. Нөгөө л амьдрал, нөгөө л харигтал, нөгөө л завхаарл тэгэл болоо. Тэр нэг маш олон жишээнд харсан. Тэгээ би арх муухай гэж хэлэхгүй. Тэг мөн дотны харилцаа муухай гэж ах оноосоо хэлдэг. Гол нь хүн чадах юмаа чадах хэрэгтэй, чадахгүй юмаа чадахгүй. Яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр цаг үрдэг, чамаас цаг хумсалдаг. Чиний байрнаас чамайг дандаа ухраадаг үйлдэлүүд хаасаагүй байна. Тэг хуурамч нөхөрлөл, худлаа харилцаа, архитал, төвчрэл, стресстэй ингээл зөндөө олон юм байгаа. Чамаас цаг хумсалдаг. Чиний амьдралаас хохиросоор л байдаг. Хороосоор л байдаг. Чамд ам өгдөггүй. Чиний энергиэс хулгайсаар л байдаг. Чамайг өхөл рүү хурдан явуулдаг. Бодлууд, үйлдэлүүд, хандлагууд бий. Мөн чанар нь тэгээ чи эдрээс яаж тусдаад байж чадах юм бэ? Чи тэгвэл дотроос өөрчлөгдөж. Сонголтоо, хүрээллийг өөрчил. Амьдрал гарцаагүй зүйл их цөөхөн байт юм аа. Хүмүүс худлаа багшилдаг байхгүй юу? Эсвэл өөртөө гарцаагүй биш юм шиг байсан зүйлийг гарцаагүй болгочдөг. Ажил би ажлаас гарч чадахгүй гэдэг. Яагаад? Би зээлтэй, би хүүхэдтэй. Окей. Зээл тэнгэрээс унаад ирд юм уу? Хүүхэд бас тэнгэрээс унаад ирд юм уу? Гинтхэн үйл болд юм уу? Гинтхэн зүйл ерөөсөө болдоггүй шүү дээ. Хэрвээ чи хүүхэд байсан бол хүүхэд юм байсан бол магадгүй үнэн баг. Хэрвээ чи том хүн болсон бол чиний сонголтууд, чиний бүтээлүүд, чиний өнгөрсөн цагийн тэр хогийн байдлууд одоогийн амьдралыг чи авчирсан. Чи одоо өөрсдөхгүй бол ирээдүйд чинь нэг бол бах байдгаараа нэг бол доош. Энэ бол хуйлахгүй. Тийм болохоор нэг ч гэсэн монгол хүн дэшээ байгаасай. Нэг ч гэсэн монгол хүн бити шалтак тоочосоо. Гадаадаас бити имжлэгээ хай. Дотоодоос хай. Дотоодоосоо гэдэг нь дотоодын имлэхүүдээс биш, өөрөөсөө хай. Чамд хангалттай боломж байгаа. Хүн биш дээ. Хамгийн бурханлаг бүтээл мөн. Гэтэ энэ нь би та нарыг зүгээр л би монгол хүн болохоор дэлхийн номер 1 хүн гэж хэлээд тэгээ цээжэд илдээд архитаа завхаараад яв гэж хэлж байгаа юм шиг. Хүн болгон энерги юм биш. Хүн болгон дотоод мөн чанараа олох хэрэгтэй. Гэхдээ та нар яг төгс олдгоо. Зүгээр л хин нэг лам дээр очдог, хин нэг бөө дээр очдог. Тэгээ нэг жилийн засал хийлэгдэг. Тэгээ чи өөртгөх юм уу? Чи гүнээс өөртөхгүй. Жинхэнэ мэдлэг ямар мэдлэг байдаг гэж хүн өөрөө олж авсан мэдлэг байдаг. Хин нэгэн чам заасан мэдлэг биш. Заагаад ойлгоод хэрэгжүүлээд дотроосоо гэрэлтсэн цагтаа хүн тэрийг жинхэнэ эрдэм мэдлэг гэж хэлж болно. Тэр хэмжээнд нь та нарт заахын тулд, тэр хэмжээнд нь ойлголцохын тулд олон жил хичээж байна. Хастаа жижиг болно. Асуудал нь хийндээ байгаа. Тэгээ миний тухайд залуу өнгөлтгөө хичээсээр л байгаа. Маш олон зүйлийг золиослон барь энэ зүйлийн төлөө явсаар л байгаа. Уулна гэдэг үг чинь ер нь ерөөхдөө тэг ингээд яг одоогийн миний хийж байгаа зүйлсийг яг 25 настай залуу хүн зарим утгаараа хийх ёсгүй байхгүй юу? Зарим утгаараа тэг 40-тэй хүмүүс хийх ёстой зүйл байхгүй юу? 25 та хүн хайр дурлал, гэр бүл, мөнгө төгрөг, карьер тэг тиймэрхүү зүйл хөөгөө явж идэг. Би нүмэн нөлөөх хүссэн, ухаалаг байдал хүссэн, дааж байгаагүй. Тийм болохоор би өөрөө шийдэх хүчээр шийдсэн. Тэгээ би тэр миний дотор байсан тэр бодлыг би шалдаг гэж боддог байсан. Юм болохоор нас хамаарахгүй хичээн. Танаачлан бас хичээгээрэй. Амжилтсаа.